одоо аль нэгэн хууль бус байгууллагууд гарч ирээд хууль бус одоо шаардлага тавьж хөрөж болохгүй шүү дээ. Тийм үстэй. Бид нар ч одоо нэг хэсэг нь хуулийн дээр нэг хэсэг нь хуулийн дор амьдарч болохгүй үстэй. Уг нь зорилго нь зөв. Арга нь буруу байхгүй. Тэгэхээр одоо ингээд өөрсдөө тийм хууль бус шийдвэр гаргачаа тэгээд одоо хууль бус ажлаа хэлтэн зарлж байгаа гэдэг бол буцаад бид нар хуулийн хяналтын байгууллага одоо хандхаас өөр асуудал байхгүй шүү дээ. Тийм ээ. Хэрв болдгсон бол одоо юу гэдгийг бүх багш нарынхаа ганцхан багш нар ч гэгүй Монголын реал багчдынхаа цалин $1000 болгоё гэдэг хүсэл хүмүүхэнд л байгаа гэж ойлгож байна шүү дээ. Тэгээд одоо Монгол улсын төсөвч нь өөрөө 19 их 80-д байдаг. За нийт цалингийн зардал чинь бол 5.1 их 80-аас яг энэ боловсролын салбарын одоо салбарын ажилтнууд чинь 98,000 гарчим ажилтнууд байгаа. Энэ дээр нэг 1.7 их 80-ийн одоо зардал гардаг. За одоо энэ жил дахиад цалин нэмэгдэж байгаа. За наадмын үн нэмэгдсэн. За сая өнгөрсөн 5 дахь өдөр Монгол Улсын их хурлд өргөн байсан засгийн газрын одоо өргөн барьсан юугаар төсөв 24 оны төсвөр бол нийт төсвийн албан хаагчдын тэтгэвэр цалин 10% нэмэх одоо ийм төсөв өргөн барьлаа тийм. За өдөө орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын сумын төвдөр 40%, аймгийн төвдөр 20% нэмэх шийдвэр гарч байна шүү дээ. Гэхдээ цалин үйлсний бодлого бол Монгол улсад засгийн газрын нэг цонхны бодлогоор явна. Тэрнээс аль нэгэн салбарын сайдуудад цалин үйлсийг дээш нь доош нь болгодог ийм зохицуулт ерөөсөй байхгүй байхгүй. Үйлдвэрчдийн эрхэм шаардлага тавиагүй учраас ер нь хилцээрд орох боломж байхгүй юм байна тийм. Энд чинь яг одоо хилцээрд 3 талын хилцээр чинь одоо Монгол улсын засгийн газар тийм ээ. Тэгээд хөдөлмөр нийгмийн хамгааллын Монгол үйлдвэрчдийн эвлэгсэн ийм 3 талын хилцээр хийдэг бид нар зохицуултаа шүү дээ. Гүйцэтгэлийн үнэлгээ хэрэгж харахгүй. Гүйцэтгэлийн үнэлгээнээс бид нар нэг ч чадах юм буцахгүй. Одоо ингээд хамгийн сайн багш нар бол хамгийн өндөр цалин авах энэ боломжуудыг бид нээж байгаа. Одоо гүйцэтгэлийн үн дээр 1 сарын 1-ээс ахуулаад хамгийн өндөр үнэлгээ авсан багш нар цалингийнхаа 50% урамшууллыг авна. Тийм учраас хавтгаагаар нь одоо үр дүн тооцдоггүй байсан үр дүнгийн урамшууллыг бид нар халсан. Тийм учраас үр дүн тооцдог хамгийн өндөр гүйцэтгэл гаргасан багш нар өндөр цалин авдаг энэ тогтолцоонд л орно.